Сайн байцгаана уу? Намайг Соёлмоо гэдэг 2017 онд орон дэх сургуулийн төгсөөд тус байгууллагт тасралт 8 дахь жилдээ ажиллаж байна. 2 удаагаар бэлтгэл бүлгийг төгсгөн 70 гаруй сурагчдыг сургуульд амжилттай бэлтгэн ажилласан. Хүүхдийг хайрлахгүйгээр цэцэрлэгийн багш мэргэжлийг сонгоно гэдэг төсөөллийн арга юм аа. Анх 9 дугаар ангидаа ирээдүйд би эсээ бичлэгийн уралдаанд амжилттай оролцож дөрвөлж байсан. Тэр эсээ нутаг агуулга нь өөрийгөө ирээдүйд цэцэрлэгийн багш болно гэж мөрөөдлөө биелүүлж багш гэх эрхэм малрыг өндөр түвшин өнөөх хүртэл тасралтгүй суралцаж өөрийгөө хөгжүүлэн ажиллаж байна. Бага насны хүүхдийн өсөлт хөгжлийг дэмжих хэрэгцээ сонирхол нийцсэн эрүүл аюулгүй орчин бүрдүүлэн ажиллахыг өдөр бүр эрхэмлэн ажилладаг. Тийм учраас гар дорх материал ашиглан эцэг эхтэй хамтран ангийн өрөө таслан хүүхдийн нас идэвхтэй онцлог төлөвлөлтөнд тохиолдог. Хүүхэд бүрийн оролцоог дэмжин сар бүр сэдвийн хүрээнд сургалтын чиглэл бүрээр булангуудад баяжил хийж ажилладаг. Сургалт үйл ажиллагааны үр дүнд хүүхдийн авьяасыг нээн илрүүлэн хүүхдэд гарч буй ахиц амжилтын тухай өдөр бүр эцэгхэд мэдээлж хамтран ажилладаг. Хүүхэд бүрийн хэрэгцээнд тулгуурлан сургалтын хэрэглэгдэхүүнийг олон төрлөөр бэлтгэн эрүүл ахуйн шаардлага хангасан хүүхэд бүрд хүртээмжтэй байхаар боловсруулдаг. Бэлтгэл бүлэг учраас хүүхдийн хэл яриаг дэмжих зорилгоор сургалтын тун бэлтгэдэг. Эсгийн хэлэл ашиглан төрөл бүрийн үлгэрийн баатруудыг багшийн туслагтай хамтран урилж үлгэрээр дамжуулан хүүхдийг хөгжүүлэн ажиллаж байна. Ажиглалт болон ярилцлагын тэмдэглэлийг сургалтын агуулга бариас 2-3 удаагийн давтамжтай хөдлөн баримт болгон тулгуурлан бичиж боловсруулдаг. Ажиглалт тэмдэглэлийн удаа хэц үр дүнд эцэгхэд нээлттэй мэдээлэн хамтран ажилладаг. 50 дахь шүлүүрийн хүрээнд таслагдсан өдөөгийн малтай болон хэлийн цэргийн 0.90 ангийн хэлийн сүм байгаа хүүхдийн судалгаа болон маршрутрыг гарган гэр бүл суурьсан үйл ажиллагааны төлөвлөгөө боловсруулан ажилласан. Багийн дарга болон хэлийн цэргийн хамт салбартай залгамж холбоотой хамтран ажиллаж алсгсан өдөөгийн хүүхдэд сүүгийн боловсрол олгож байна. Багшийн гүйцэтгэлийн үнэлгээнд 2 жил дараалан 90-91 таалагдаж байсан. Мөн бүлгийн сурагчдын үнэлгээний үр дүнд анализ хийж сургалтын төлбөрөөр тохируулах хэлсэн. Хүүхдийн ялгаатай байдалд тохируулан алхам бүр миний хөгжил дасгал даалгаврыг ажилуулан хэвшил болгосон. Улиралд нэг удаа сургалтын хэрэглэгчийн үзэсгэлэн гаргаж багшаасаа суралцаж ажилладаг. Эцэг эхтэй хамтран ажиллах зорилгоор цаг үеийн нөхцөл байдалд тулгуурлан зөвлөгөө зөвлөмж гарын авлага өргөж эргэх холбоотой ажиллаж байна. Хэлний авийг зөв дуудах өгүүл хэрэгтний дасгал олон төрлөөр хийх зорилгоор хэл заслын булан ангидаа байгуулж хүүхдийн хэл ярианы хөгжлийг дэмжин ажиллаж байна. Сайн багшийн гар дээр эх орны маргаашийн нар манддаг. Уралдаанд оролцож буй мэргэжил нэгт багш нартай амжилт хүсье.